Монгол Улсын парламент анх удаа 126 гишүүнтэй болж за 2024 оны сонгуулийн үр дүн гарч үр дүнд нь хамтарсан засгийн газар байгуулагдаж за асуудлуудыг зөвхөн 4 жилийн циклээр биш илүү урт хугацаанд одоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу төлөвлөн авч явах ийм одоо боломж гарсан. За алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг бас улс төрийн намууд хамтарч эрдэмтэн судлаачтай боловсруулж байсан. Өнгөрсөн одоо хугацааны бидний бас нэг алдаа бол төрийн бодлогын залгамж чанар засаглалын одоо үргэлжлэх хугацаа өөрөө 1.5 жил. Түүнээс болж маш их олон том төслүүд бас гатсан, улс төртсөн одоо ийм олон асуудлууд байсан гэж одоо бас дүгнэж болно. За үүн дээрээ сургамж авч Монгол улс бол холимог тогтолцоотой ийм улс болсон. Тэгэхээр цаашдаа бол ер нь сонгуулийн үр дүн дандаа л ийм хамтарсан маягтай ийм үр дүн гарах магадлал бол туйлын өндөр гэж ойлгож байна. Шинэ Зеланд болон одоо бусад улс орнууд бүгд тийм байна. Тийм учраас та бүхэн ч гэсэн орон нутагт одоо урдын адил улс төрчих биш. Илүү урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт рүүгээ харах зүйлд санаагаа жилээх нь бол туйлын чухал юм гэдгийг би бас нэгдүгээр тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт орон нутгийн сонгуулийн үр дүн гарлаа. Өнөөдөр та бүхэн маань ингээд засгийн газрын өргөдсөн хуралд суугаад за ингээд бүрээр их чинь одоо аль бие усаар даалгавар аваад эхэлж байна гэсэн үг.